Сайн байцгаана уу? Бид 3 pocket дээр мөнгөө хоримтлуулад мөнгөөрөө гүнжийн ортон орно гэж ярьсан байсан тий. Яг 2 дахь өдрөөсөө бид гурийн аялал эхэлсэн. Хамгийн ихэнд болохоор юм өндөр Дэлхийд 3-т ордог алсын харагч гэсэн. юу Монгол ах вэ гэсэн. Яг ийм зүг хөнгөтэй. Алсын харагч марагчээд ийм гоё газар ирсэн байхад шаргал цараа зөксөөд идэг охин бэ. Арай өөр сингаш шаргал царай өөр бас хүүрхэн баг. Энэ сууч тарай энэ сунгууд хоол идэж болдог гэсэн. Тийм гişрээдсэн тийм. Веб гэснээр энэ чинь 30 минут гээд хэрэглээд явдаг гэсэн. Удаа юм тий. тэгээ дараа нь болохоор мэдээж Сингапурын алдартай одоо яг нэг төв хэсгээр нь явсан байгаа. Нөгөө одоо нөгөө хүн болгоны нөгөө яг Сингапур гэхээр яг нэг юм мэдэн штэ нэг юм загсан биетэй тэгээд юм алхангийн толгойтой. Тэр одоо юу юм болоо гэж гайхаж тэгээд очиод яг тэр домгийг бас яг сонсоод тэгээд очиж бас харсан. Амар халуун өдөр байсан тий. Бид гурав амар халуун байсан тий. Яг нар гараад амар хөвчин. Сингапурч болохоор ерөнхийдөө ингээд бүрхэг байд юм билээ штэ ингээд үүлтэй гэсэн мөртөл халуун. Тэгээд амар их хүн ихтэй. Хүн ихтэй. Ер нь бол нэгэн жуулчин ихтэй хот байлээ. Тийм. Хотын дундуур усан завтай ингээд аялсан байгаа. Тэр нь болохоор өдөр аялсан, орой аялал бас бүр гоё гэдэм байлээ те. Гэрэл мэрэл асаад. Яг тэр хэсгээр явахаар нөгөө хотынхон төвийн гоё юмнуудыг хараа явчихдаг. Бүгдийг хараад явчих. Тэгээд дараа нь болохоор нөгөө Gardens by the Bay тэр хэсгээр явсан маа. Тэр нь болохоор ийм хоёр юунаас бүтдэм билээ. Хоёр цогцлбороос. Тэгээд эхний хэсгээр нь оронгот ингээд амар гоё цэцэг мэцэгтэй. Ховор мовор цэцэг мэцэл байгаад байгаа юм шиг байгаа. Тэгээд танилцуулах тагаа ингээд дараачийн одоо заал гэх юм уу дараачийн байшин руу оронгууд нь Jurassic World. Хараа. Амар гоё. Тэр яг хүрхрээ нь бол амар гоё байсан. Тэр орчинд яг тийм байгальд очсон юм шиг. Тэг яг нөө динозавр дуртай хүүхдтэй хүмүүсийнхэн бол яг зорж очиулах гоё яах. Яг амьд юм шиг тийм. Яг өндөр график хийж байгаа. Сая тэн дээр байсан. Нөгөө орилоод байгаа динозаврч нь болохоор одоо ингэ. Ийм зарим аваад сэхүүний катчихлаа. Идэхгүй. За. Уучлаарай. Идэхгүй эсэргүүцлээ зүйч. За тэгээд бид гурав түүрээ явж байгаад одоо нөгөө Сингапурын хамгийн одоо алдартай барилга болон Marina Bay Sands гэдэг тэн дээр очсон байгаа. Галзуу баян Аазуудыг би кино нэг хальт үдчихсэн болохоос яг бүтэн үдчихэж байгаа байхгүй. Тэгээд минийэр яг тэр кинон дээр энэ гардаг ингээд Сингапурын үйл явдал ингээд гардаг гэдэг. Тэгээд би яг оройн буудалд очиод үзсэн бохгүй. Бүх оцсон газрууд үзсний дараа нь оройн үзсэн чинь үнэхээр гоё юм билээ. Бүх хүмүүс амар завгүй тэгээд амар цагийн хуваар сайтай. Манайд ингээд шатаж өгөх гэдэг ингээд явж байгаа ингээд хал ингээд гүүгээл тий гой битэй залуучууд ингээл хүмүүс гүүгээл Тэгээ үнэхээр одоо ингээд нүд баясгасан маш гоё юм улс байлээ. Сингапур улс болохоор тэгээ бид гурав болохоор одоо ингэж pocket-то мөнгөө хоримтлуулаад тэгээд одоо нөгөө үр шимийг хүртэн гэл хоёлоо яриалсан шүү дээ. Тэрнийхээ одоо юу гэх юм гоё үр дүнгээ үзээл өөрсдөө одоо ингээд зөндөө хөдөлмөрснийхөө үр дүнгээ авч байгаа нь бас айгүй гоё ийсэн надад бол. Дээрээс нь яг нөгөө охиндоо амлсан амлалтаа биелүүлж байгаа. Хүрж байгаа гоё байсан. За бид гурав өнөөдөр Universal орох гэж байна. За өмнөх бичлэг үзсэн бол бид гурав яг нөгөө pocket-то одоо нөгөө мөнгөө хоримтлуулад за одоо яг өнөөдөр оргиороо хоримтлуулсан мөнгөөрөө үр шимээ хүртэх гээд байж байна. Одоо Universal студ орох чинь тийм ээ миний охин. Миний охин Universal орж яах гэж байгаа вэ? Гүнжи орд орчиж байгаа. Гүнжи орд орох гэж байгаа тийм ээ. 7 сар ярьсан тийм миний манай охин чинь багахта одоо бараг 3 жилийн өмнө бараг энэ Бээжинг Universal орж исэн. Тэгээд тийчээс гой зураг үлдсэн. Гэхдээ миний охинд бол дурсамж нь бол байхгүй. Жохон байсан болохоор одоо том болцсон. Одоо бүхлэнгийн санаад тэгээд бүр чинь бүр нэлээ олон сарын өмнөөс миний охин ч өөрөө яриад өөрөө хоримтлуулад гэр бүлдээ хоримтлуулад одоо ингээ явах гэж байна. За очиод уулзъя. Нөгөө Синтосо гэдэг арал дээр нь Universal нэдэг. Эндээ очиод Universal-ийн одоо нөгөө тикет авсан байгаа. Тэгээд авахтаа болохоор яг орох тикет нь тусдаа. Тэгээ нөгөө Оч руу ордог тикет нь тусдаа юм лээ. Тэгээд утаснаас бүр маш үнэтэй туссан. Гэхдээ яг ингээ нөгөө зорилго маань яг энийг очиж юу тоглоно, энийг үзнэ гэсэн байсан болохоор бид хоёр бол тэгээд үнэтэй туссан гэсэн зүгээр угаасаа ингэж инкийн тулд мөнгөө хоримтлуулсан pocket дээрээгээд тэгээд авсан байгаа. Тэр яг нөгөө одоо Universal-ийн нөгөө Оч руу ордог. Амар амар юм лээ. Тийм билээ.
энэ болохоор Шрекийн хэсэг байна. Түрүүн бид 3 Minions-тэй хэсгээр явсан. Нэг тоглоомд суугаад ирсэн. Шанал норсон. Яг гайгүй юу? Би намайг цацсан. Тийм үү? Эснэ гоёсэн уу? Оёс. Ингээд энэ Боринкийг энэ суугаад ингээд усаар явдаг юм байна. Яг тааж байна. Эдис асуугаа. Юу вэ? Түрүүн Барби авсан чи юу гэж чинь? Юу вэ? Тэгэхээр ингээд универсалыг үзийгээд жоохон том хөвгтөн хүмүүсийнх юм бол Сингапурын универсалаас илүү Бээжингийн универсал хамаагүй том юм байлээ шүү гэж бас хэлчихье. Бид гурав ч 4 жилийн өмнө нөө баг найзуудтайгаа универсал ороод тэгээд тоглох гэдгсэн боловч Манай арай жоохон манай охин маш жоохон цэцэн байсан. Дээрээс нь болохоор оочор бүр амар их байсан. Дээрээс нь угаасаа Бээжингийнхэн нь хамаагүй том юм байлээ. Сингапур болохоор Harry Potter тэгээд Universal хоёр ингээд салцсан юм билээ. Тусдаа мөнгө өгж орд юм билээ. Harry Potter нь бодсон шиг бас том биш. Биш юм шиг үлээ. Жоохон дотор жижигхэн. Бид гурав бол Harry Potter-ыг үзээгүй. Гэтэ Бээжингийн Harry Potter дээр бол угаасаа үзсэн амар гоё юмнууд байдаг. Юм худалдаж аавах юм бол цаашаа Малай заасан юм авал зүгээр юм билээ шүү. Хамаагүй өртгөн гайгүй. Сингапурт бол нэлийн өртөг өндөртэй. Бид тэр бас мэдгүй нэлийн ийм авцсан байгаад жоохон харамссан. Сингапураас Малай 6-5 цаг автобусаар явж очичдаг. Тэгээ тэндээсээ бас шопинг хийвэл гоё юм лээ. За тэгээ тэр талаар бол part 2 гэдээ орчноо. За бид гурийн хувьд Pocket Safe донесэндээ маш их баяртай байгаа. Өмнөх бичлэгүүдийг мань үзчихсэн бол та нар мэдж байгаа байх. Pocket Safe гэдэг нь таны халаасан дах safe гэдэг утгатай. Тэгээд карта олбочих юм бол таны мөнгө автоматар ингээд татагдаад, таны мөнгө хадгалагдаад, хуримтлагдаад явцдаг. Тэгээд дараагийн аялдаа ч гэсэн зориулаад бас Pocket-о дахиад ер нь мөнгө хуримтлуулаад явнаа гэж. Баг хэлсэн байгаа тийм ээ. Ер нь хэлсэн байгаа. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүстээ хэлэхэд байх юм бол та хэд мандсан өөрсдөө ерөнхийдөө мөнгөө хөрөмтлуулаад дээрээс нь Pocket гэдэг зүйлэгдсэн бит хоёртой адилхан турш үзээд өөрсдөндөө хөрөнгө оруулалт хийгээд дараа нь үр шимээ бас хүртэх боломжтой шүү гэж хэлмээр байна. Тэгэд энэ удаагийн влогийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Part 2-ороо дахин уулзцгаая. Баяртай.